Буян нүгэл гэдгийг бурхан зохиосонгүй юм байна. Буян нүгэл гэдэг бол ерөөсөө л эрх чөлөөний эерэг сөрөг хоёр тал байна. Ерөөсөө хүний амьдралын бодит одоо орчил дотор хүн өөрөө эрх чөлөөтэй байяал сайхан байяал гэвэл тэр буян гэдэг зүйл рүү явах гэсэн. Одоо өөрийнхөө эрх чөлөөг хасаал зовлон гэдэг зүйл рүү явах бол тэр одоо нүгэл гэдэг имийг л хийсээр аргагүй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ чи бол юу гэхтэй зэрэг бие хэл сэтгэл гурвал хүн гэдэг ойлголт бол ерөөсөө бие хэл сэтгэл гурвын тухай ойлголт. Биеэрээ яах юм, хэлээрээ яах юм, сэтгэлдээ яаж гэдэг. Сэтгэл бол удирдагч нь. Сэтгэл бодсон юмыг бие хэл хоёр хэлж яадаг. Тэгээ бурхан багш гэдэг бол ерөөсөө бусад бурхан шиг тэр амьдралыг хийж өгдөг, деважингийн хийж өгдөг, тамыг хийж өгдөг гэдэг биш шүү. Бурхан гэдэг бол энэ зовлонгоос гардаг аргыг зааж өгдөг. Жаргалтай сайхан амьдралыг бий болгодог аргыг өөрийнхөө биеэр туулж үзээд зааж өгсөн байдаг. Мэдмээр юм байна. Мэддгүй нэгэндээ хэлмээр юм байна. Чи одоо энэ насандаа чарлаа гэсэн там өөрт нь байна, деважин өөрт нь байна. Буруу яваад эхлэх юм бол арих угаал тамигттал маргааш там шиг юмд л байна. Сайхан боловсрол эзэмшээл, сайхан амьдрал аваад тэгвэл деважин шиг юмд байгаа л